Сайн байцгаана уу? Thriller House суугаас мэдчилж байна. Энэ 7 хоногт манай сууг 2 шинэ кино хүргэнэ гэдгээ үүний өмнөх бичлэгээрээ хэлсэн. Ингээд амлсан ясаар өнөөдөр 2024 оны Cellar Door буюу Зойрны хаалга хэмээх шинэ сэтгэл зүйн триллер киног хүргэх гэж байна. Уг киноны найруулагчаар Von Stein ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Scott Speedman, Jordana Brewster, Lawrence Fishburne нар тогложээ. Удахгүй анхны хүүхдээ хүлээж авах гэж байгаа гэр бүлийн хос хүүхдийн өрөөгөө бэлдэж ханыг нь будах өнгөний сонголт хийж байгаагаар кино эхэлнэ. Архитектор мэргэжилтэй нөхөр John Winter нь барилгын компанид архитектороор ажилладаг бол эхнэр Sarah Winter нь их сургуулийн математикийн багш профессор хүн юм а. John ажил дээрээ барилгын зураг төсөл гаргахаас гадна элдв барилга байшингуудаар явж үзэх захиалагчдад үзүүлж хүлээлгэж өгөх шаардлагатай болдог ба тэрээр их нэртэйгээ суухаас өмнө харилцаатай байсан Алиса аймаг бүсгүйтэй хамт ажилладаг. Тэдний компани барьж дууссан нэгэн байшинг захиалагчдад хүлээлгэж өгөх гэж байсан John дээр Алиса ирж түүнээс хоёулаа хамт ажилласан хамгийн сүүлчийн төсөл учраас цугтаа очиж хүлээлгэж өгье гэж гуйн хамт явахаар болно. Яг энэ үед гэртээ байсан John-ы эхнэр Sarah-гийн гэдэс хэвлийн орчмоор аимшигтайгаар хатгуулan өвдөж тэсвэрлэхийн аргагүй болж нөхөрлөгөө удаа дараа залгадагч John утсаа авдаггүй. Ингээд Sarah үр хөндөх бол John мэдсэн даруйдаа имлэгт хурж ирдэг. Хосод хүүхэдтэй болох гэж нэлээд оролдож хичээж байж амжилттай болсон ч ийхүү эмгэнэлтэй явдлаар төгснө. Амьдралд нь тохиолдсон энэхүү харамсалтай үйл явдлыг хамтдаа даван туулж бүхнийг ахаад шинээр эхлэхийн тулд тэд Портленд хотыг орхиж хотоос зайдуу амьдрахаар шийдэн 50 намуухан орчиндох боломжийн үнэтэй хаус ирж хайх ажилдаа ордог. Тэд нэгэн үйл хөдлөлийн агент хөлслөн сарын хугацаанд төрөл бүрийн байшин очиж сонирхох боловч тэдэнд таалагдах байшин олддоггүй. Гэтэл тухайн дүүрэгт тэднийг үйл хөдлөх сонирхож явааг үйл хөдлөлийн агентаас мэдсэн Emmett Claiborne хэмээх нэгэн нууцдаг эрхэм хосуудтай уулзахаар гэртээ урих болно. Emmett хэмээх тэрхүү хижээл насны намдлаг джентльмен 1918 онд баригдсан хуучны тансаг орд харш мэт байшинд амьдардаг хүн байх бөгөөд тэрээр өөрийгөө яг тохирсон хүмүүст нь тохирох гэр орныг нь олж өгдөг авьяастай хэмээн ярьж тэдний болон өөрийнхөө аж амьдралын талаар ярилцаж тэднийг эхлээд оройн зоогонд үлдэхийг урьж осууд нэлээд дар сүртэж харанхуй болсны дараагаар хоноод явахыг санал болгодог. Харин маргааш өглөө нь John Sarah хоёрыг босч ирээд Emmett-ийг тэдэнд нэгэн онцгой санал бүхий гэрээний бичиг баримтыг захидлын хамт үлдээгээд явсан байхыг олох болно. Захианда Emmett хосуудад энэ байшинг үнэгүй өгөх санал тавьсан байх бөгөөд тэдэнд ердөө ганцхан болцол тавьсан байдаг. Тэр цорын ганц болцол нь гаднаасаа цоожтой зойрны хаалгыг хизээч онгойлгож дотогш орж болохгүй хэмээх болцол. Хэрвээ та нар гэрээнд гарын үсэг зураад болцлоо биелүүлвэл байшин та нарыг, харин гэрээний болцлыг зөрчвөл байшин буцаад минийх болно гэдэг. John үнэгүй зүйл гэж байдаггүй итгэхэд хэцүү юм хэмээн эргэлзэх бол Sarah бидэнд бүгдийг энд шинээр эхлүүлэх төгс амьдралыг бүтээх бэлэг өглөө шүү дээ. Үүнээс татгалзуул тэнэг хэрэг болно шүү хэмээн баярлж хөөрөх болно. Тэгэд нөхрөө ятгахсаар зөвшөөрүүлж өнөөх гэрээн дээр гарын үсэг зурснаар тэдний гэр бүл аврах том тансаг орд харшид амьдрахаар болдог. John Sarah хоёр өөрсдийн эд тогшлоо оруулж шинэ гэрээ тогтжуулан тайван сайхан амьдарч эхлэх бөгөөд тэд шинэ гэртээ найз нөхөд танилуудаа уран үйлчлэг зохион байгуулна. Тэр үйлчлэгт нөхрийнх нь ажлын газрын нөгөө хуучин найз бүсгүй Алиса ирсэн байх бөгөөд John-ыг Алисатай яах гэж гэрт нь ирсэн талаар нууцаар уулзж байтал нэг найз нь дуудан гэрийн чинь гадаа хачин хүн байна гэж хэлдэг. John-ы гараад очтол гэрийнх нь гадаа өөрийгөө энэ байшинд өмнө нь амьдарч байсан гэх нэгэн хижээл насны ир зогсож байх ба түүнд чи хитрхи оройтхоос өмнө үүнийг шатаах хэрэгтэй дээ. Үгүй бол энэ зүйл чамайг сүрүүлэх болно шүү хэмээн хэлж анхааруулдаг. Энэ үйл явдлын дараа нөхрийг нь ажил дээр нь гинтийн бэлэг угтах болно. Алиса түүнийг ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж гомдол гаргасан байх бөгөөд энэ хэргийг мөрдөн шалгаж буруутай эсхийг нь тогтоох хүртэл түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болдог. Тэгээд орой ажлаасаа ирээд их нэртэй энэ талаар юу ч хэлэхгүй байхаар John шийднэ. John тэр өдрөөс хойш их нэртэй ажилдаа явж байгаа мэт харагдаж яг үнэндээ бүхэл өдрийг гэртээ өнгөрүүлж эхлэх болно. Энэ хооронд John өнөөх нээж болохгүй гэсэн зойрны хаалгыг сонирхох болж гаднаас нь онгойлгох гэж чаддаггүй. Зойрны хаалганы талаар их нэртэйгээ хүртэл ярьж хаалгыг онгойлгосон үгүйг Emmett юу н ямар аргаар яаж мэдэх юм гэх зэрэгээр ярьдаг. Тэгээд John зойронд юу байгааг харах хүсэлтэд хөтлөгдөн архивын газраас тэрхүү байшингийн талаарх мэдээлэл ажлын зургийг нь очиж авах үеэрээ өнгөрсөн жил тэнд Paul McManus хэмээх нөгөө үжлэхийн үеэр гадаа ирсэн ир амьдарч байсныг тэр байшинд их олон гэр бүл богино хугацаанд амьдарсныг мөн байшингийн эзэн Emmett-ийн эхнэр нь 5 настай охиноо авч яваад алга болчихсон эртний хэрэг явдлын талаар архивын газрын хүнээс олж мэддэг.
Өдөржин ямар ч хийх юмгүй завтай болсон Жон өнөөх байшингийн зураг төслөөс тэрхүү зойрын өрөө үүдний өрөөний шатны дор байгааг олж мэдээд зойр руу гаднаас нь биш дотроос нь орохоор шийдэж шатны дор байх нэг нууц хаалгыг онгойлгон цааш үзэх гэж байтал эхнэр нь ажлаасаа ирж түн цаад болох бөгөөд тэрээр ажлаасаа эрт гэртээ ирсэн хүн болж жүжиглэнэ. Гэтэл Жоныг буруутгасан нөгөө Алиса түн рүү залгаж хуучин уулзах дуртай байсан газараа уулзаж асуудлаа шийдэх хэмээн тохирдог. Тэд нэгэн барилгын доорх машины зогсоолд уулзах бөгөөд Жон Алисагаас "Бид энд яг юу хийж байгаа юм? Би чамаас салж чамаа гомдоосон нь үнэн ч чи миний эсрэг гомдол мэдүүлж надад ингэж хандаж болохгүй" гэхэд Алиса жинхэнэ санаагаа түүнд хэлнэ. Тэрээр хоёулаа хамтдаа нэг гэрт орж амьдрч хүүхдтэй болно гэж мөрөөддөг байсан бидтэй. Чи аз жаргалгүй байгаагаа мэдрэх бүртээ над дээр эргэж ирдэг бидтэй. Тэрийг яагаад хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм бэ гэхэд Жон өөрийгөө одоо эхнэртэй шинэ амьдралтай болсноо хэлтэл Алиса "Би чамайг ямар хүн гэдгийг чинь эхнэрт чинь мэдрүүлэх болно" хэмээн сүрдүүлэх маягтай хэлэхэд Жон огцон муурлаж "Хэрвээ миний эхнэрт ойртгол юм бол би чамайг ална шүү" гэж хэлэхэд Алиса надаас гараа татгээд машиндаа суугаад яваад өгнө. Дараа нь нэг өглөө Жон гүүхээр гарч явах бол Сера байшингийн нэг өрөөнд засвар хийхээр бэлдэж байгаад дотор нь муухай оргин бөөлжөж улмаар шалгаад үзтэл жирэмсэн болсноо мэдэж баярлдаг. Гэвч тэрээр нөхрийнхөө энэ байрны зойрны талаар судалж байгааг мөн олж мэдээд өөрөө өнөөх шатанд орох нууц хаалга руу орж үзнэ. Яг энэ үеэр тэднийд Алиса ирэх бөгөөд тэд байшин дотор бие биенээ байгааг мэдлгүй хоорондоо зөрж Сера шатны доошоо орох бол Алиса шатаар дээшээ өгсөж хоёр давхрын хонглыг сонирхож явсаар тэдний унтлагын өрөөнд орох бөгөөд орон дээрээс Серагийн жирэмсний тестийг олж хардаг. Гэтэл шалны доор зойрны өрөөг сонирхож байсан Сера дээр хөлийн чимээ гарахыг сонсч шатанд ороос гарч иртэл үүднийх нь хаалгаар хүн гараад явах шиг сонсогдож үүднийх нь хаалга салхинд найгаж байдаг. Харин ажлынхаа газрын хүнтэй машиндаа утсаар ярьж байсан Жон Алисаг машинтайгаа тэдний гэрээс гарч явахыг хараад араас нь хөдөлдөг. Оройн тэрээр нэлээд харанхуй болсны дараа гэртээ ирэх бөгөөд эхнэр нь түүнийг хүлээгээд сууж байдаг. Сера Жонд жирэмсэн болсон баярт мэдээгээ дуулгахын хажуугаар түүнээс шатны доорх зойр руу яагаад орохыг оролцсныг нь асууж Жон ч үнэнээ хэлж уучлалт гуйхад Сера хоёулаа зойрны хаалгыг хизээч онгойлохгүй гэж бие биедээ ам очиг өгч ярилцаж тохиролцсон мэдтэйгээд тэд хамтдаа зойрны доорх хаалгыг хадаасаар хатан битүүлж ахиж тийшээ шагаах тухай бодлосоо үрд хаагцгаар тохирцгооно. Маргааш нь тэднийг ахаад хүүхдийнхээ өрөөний ханыг ямар өнгөөр будах тухай ярилцаж байтал Жоны ажлаас залгаж түүнийг ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажил дууссан. Түүнийг ямар ч бурууг үг тогтоосон эх 7 хоногоос ажилдаа ирэх үү хэмээн мэдэгддэг. Жон даваа гарагт ажил дээр очиод Алисаг мөрдлөгийн шийдвэрийг мэдчихэд 7 хоногийн өмнөөс ажил дээр ирэхээ болсныг ажлынхаа газрын хүнээс олж мэднэ. Тэгээд оройн эхнэрийнхээ хамт хүүхдийнхээ өрөөнд ажиллаж байгаад ханын зурагны арталд нүх гарсан байгааг олж тэрхүү нүхэн дотроос бууны сум олдог. Жон цагдаа дуудаж мэдэгдэхийг хүсэх бол Сера чи үүнийг хэтэрхий дэгстүүлээд байна гэж хэлнэ. Энэ үед Жон түүнд олон жилийн өмнө Эмитийн эхнэр хүүхд хоёр нь гинт алга болчихсон талаар ярихад Сера чи тэгээд түүнийг эхнэр хүүхдтэй алаад зойронд хийж булсан гэж бодоод байгаа юм уу хэмээн асууж битгий өөрийгөө мөрдөгч гэж бодоод дими юм яриад бай. Би лав чам шиг ингэж сүржинэхгүй байх байсан. Ягаад гэвэл 8 сарын дараа бид хүүхэдтэй болно. Тиймээс одоо ингэж сүржинэхэ болчих юм ээ. Түүнээс гуйж Жонч за яах вэ хэлснээр чин болъёгээд эхнэрийнхээ хүсэлтийг зөвшөөрнө. Гэтэл Жоны ажил дээр мөрдөгчд ирж ажилтнуудаас мэдүүлэг авах бөгөөд Алисагийн машиныг олсон. Алиса амиа хорлсон байж магадгүй гэсэн мэдээг дуулна. Сера нүүж ирэхдээ танилцсан шинэ найз хөржтөөгөө ресторанд уулзаж суухдаа танаа амьдарч байгаа байшинд сүүлийн хэдэн жил олон гэр бүл ирж нүүцгээсэн. Хамгийн сүүлд үнэхээр гайхалтай хөгжилтөө Макманусын гэр бүлийнхээ ирсэн ч гинтхэн л нүгээд алга болцохосон хэмээн түүнд ярина. Мөн танаа нөхөртөө өдрийн цагаар гүйж яваад дандаа таардаг хэмээн хэлж Серад нөхрийг нь барьж өгөх болно. Гэтэл Сера телевизээр Алисаг сургуу алга болсон, түүний машин олсон тухай мэдээг хардаг. Тэгээд оройн гэртээ хооллох үеэр Жоноос ажлынх нь бүсгүй алга болсон тухай асууж ярилцсан. Дараа нь Жоныг усанд орж байх хойгуур цахим шуудангийн хаяг руу норж Алисатай холбоотой ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг үүссэн байсныг нь харин гар утснаас нь Алисатай утсаар ярьсан байсныг нь олж мэднэ. Харин Жон нөгөө ханнаас олсон сумыг тэр байшинд байсан хуучны бууны сумтай харьцуулж үзээд яг ижилхэн сум болохыг нь олж мэдэн дараа нь эхнэртэйгээ тэр талаар ярьж байтал тэдний Алисаг алга болсон хэргийг шалгаж байгаа хоёр мөрдөгч ирж Жонтой ганцаарчлан уулздаг. Түүнээс та хоёр өмнө нь харилцаатай байсан. Бас тэр таныг ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан байсан. Та түүнээс хойш
Алисатай ярьсан уу? Бид таныг түүнтэй ярьсан байсныг олж тогтоосон гэх зэргээр байцааж Джон ч тийм ээ Алиса бид хоёр сүүлд ганц 2 удаа уулзсан. Харин намайг тэгж буруутгасныхын дараа бид утсаар ярьж уулзахаар тохиролцсон. Тэгээд уулзаж түүнийг миний амьдралд оролцохоо боль гэж хэлтэл тэр уурлаад яваад өгсөн. Тэрнээс хойш ахиж хараагүй гэж хариулдаг. Мөрдөгчийг түнд та хоёрын уулзсан тэр өдрийн маргааш Алиса танаа гэрийн навд явж байгаад алга болсон. Та маргааш өдөр нь хаана байсан бэ гэж асуухад Джон би энд гэртээ байсан гэж хариулах бол тэрийг чинь хэн нэгэн баталж чадах уу гэхэд цаад өрөөнөөс сонсоо зогсож байсан Сера гарч ирж тийм ээ би батлана. Би жирэмсэн болсноо мэдэж бид хоёр гэртээ хамт байсан гэж хэлдэг. Мөрдөгчдөг явсны дараа Джон Серад үнэнч биш байсандаа уучлалтгүй бол Сера түүнд араар тавьж байсныг нь аль эртнээс мэдснээ хэлж чи намайг зулбаж байхад хүртэл тэр хүүхэнтэйгээ зугаацж байсан учраас миний дуудлаганд хариулаагүй үсттэй. Чи бол адгийн худалч хуурамч новш гэд би чиний төлөө цагдаа нарт сая худлаа хэллээ. Тэр өдөр чамайг хаана юу хийж байсныг би мэдэхгүй. Гэхдээ би удахгүй төрөх хүүхэдтэй эцэг нь яагаад шоронд 20 жил сууж байгааг хэлхийг хүсээгүйдээ чамайг хамгаалах гэж хичээж байна гэж уурлаж бухимдах бол. Ингээд яхаа мэдхэ байсан Джонни толгойд өнөөх зойрны хаалгал бодогдож түүнд ирж анхааруулсан энэ байшингийн өмнөх оршин суугч Макманус гэгчийн хаягийг олж түүнтэй уулзахаар очдог. Макманус түүнд тэр байшинд орсноор чи анхандаа үлгэрийн гэмээр итгэмээргүй сайхан амьдралыг олж харна. Та хоёртой яг ижил манай гэр бүл чөтгөртөө гэрээ байгуулсан юм. Ганцхан болцолтой. Итгэхийн аргагүй гэрээ. Миний хувьд бол тэр байшин өөртөө итгэх итгэлийг минь улам нэмэгдүүлж, бардан болгосоор намайг уух дуртай болгож архинд оруулсан. Гэтэл үнэндээ би өөрийгөө л хуурч байснаа. Амьдрал минь сүрч байгааг ойлгосон. Тэгээд эцэстээ гэр бүлийн салалтаар төгссөн. Тийм учраас би тэр муу байшинг шатаахаар очсон юм а гэхэд Джон. Тэгвэл тэр байшинд л ямар нэг юм байгаа юм байна гэхэд Макманус. Тийм бишээ. Байшиндаа биш. Бидний дотор байдаг навшийн зүйл. Бусдаас нууцалдаг дотоод чөтгөрлөг зан авиртмал бүх учир байгаа юм хэмээн хэлдэг. Джон Эмитэд учир байгаа юу? Тэр зойронд учир байгаа юу? Чи онгойлгож үзсэн үү гэж асуухад Макманус. Үгүй ээ, Эмитэд ямар ч хамаа байхгүй. Би тэр зойрыг онгойлгож үзээгүйдээ харамсдаг. Чи оройтоогүй дээрээ зойрыг онгойлгож үзээд тэнд байгаа зүйлтэй нүүр тулж энэ гэрээг цуцлах хэрэгтэй. Амьдралаа эргүүлж авах цорын ганц арга чинь шүү гэж хэлнэ. Джон гэртээ ирээд нөгөө ханаас нь сум олдсон өрөөний ханыг будаж байгаа Серад энэ байшинд амьдраад байж болохгүй. Хурдан нүүх хэрэгтэй. Би навшийн ир нөхөр байсан нь үнэ. Тийм байснаас уучлалтгүйж байна. Хоёулаа энэ байшингаас л явах хэрэгтэй байна гэж хэлэхэд Сера надад тэр чинь ямар ч хамаагүй. Би гэр бүлээ аварч үлдэхийг л хүсэж байна. Хамтдаа сайхан амьдрна гэж тохиролцож гэрээ байгуулсан энэ байшиндаа сайхан амьдрахыг л хүсэж байна гэж хэлнэ. Гэтэл Джон ханыг ямар ч өнгөөр будсан ийм шорон шиг байшинд амьдрах ямар ч боломжгүйгээд гэрээний зөрчил болсон цорын ганц болзол болох зойрны хаалгыг нээхээр явна. Энэ хэсгээс эхлээд киноны үйл явдлын гол занглаа тайлагдах тул үзэх хэсгээ та өөрөө шийдвэрэй. Сера түүний араас гүйж Джоныг битгий. Чи бүгдийг сүрүүлэх намайг сонсолтоо гэхэд Джон түүнийг сонсолгүй. Зойрны хаалганы цоожийг царилаар эвдээд царилаа шидэг хаалгыг яг онгойлгох гэж байтал Сера царилаар түүний дагцанд цохиж ухаан алдуулдаг. Джон том өрөөнийхөө буудан дээр сэрнэ. Сера Алисагийн гар утсыг гаргаж ширээн дээр тавиад болсон явдлыг нөхөртөө ярьдаг. Алисагийн тэдний гэрт ирсэн өдөр Сера дээд давхарт хөлийн чимээ гарахыг сонсч айсандаа том өрөөнд үзүүлэн мэт байсан гар бууг авч сумлаад хүүхдийн өрөө болгохоор бэлдэж байсан өрөөнд Алисатай таарч манай гэрээс зайл гэхэд Джоны төлөө галзуурсан Алиса энэ бүх зүйл тансаг байшин бас хүүхдийн өрөө бүгд минийх болох ёстой байсан. Чамд энэ бүхнийг хүртэх эрх байхгүйгээд Сера руу дайрах гэтэл Сера түүнийг буудан хороосон байдаг. Тэгээд тусламж дуудах гэж байснаа гэмт хэрэгтэн болж төгс сайхан амьдралаа сүрүүлэхгүй хэмээн шийдээд Алисаг өхүүлдэг. Сера математикийн профессор хүн учраас байж болох бүх магадлалыг наривчлан тооцож үзээд Алисагийн цогцсыг өнөөх хаалгыг нь онгойлгож болохгүй шатанд орох зойронд хийж нуугаад Алисагийн машиныг нь өөрөө жолоодон араас нь дагсан Джоноос бултан хинч олохооргүй хол газар даваачиж хайснаа ярина. Тэгээд Алисагийн утсыг аваад симийг нь тэнд гаргаж хайчихад утсан дээр хамгийн сүүлд дарсан хэдэн зургуудыг нь сошиал оруулж улмаар цахим шуудангаар ажлаас нь хэд хоногийн чөлөө авсан гэдгээ хэлнэ. Тэгээд өөрийнхөө тухайн үед өмсөж байсан хувцас шатаагаад бүх зүйл сайхан явж байтал миний тооцоолоогүй алдааг чи ханнаас гаргаж ирсэн. Чамайг угаасаа тэр сумнаас болж асуудал үүсгэнэ гэдгийг чинь би мэдэж байсан. За ингээд чи бүх үннийг одоо мэддэг боллоо гэж хэлтэл Джон хоёулаа чамд маш сайн өмгөөлөгч олох болно гэд босоод явтал. Ингэж хэлэх магадлалыг ч тооцож үүнд бэлэн байсан Сера өнөөх гар бууга гарган ирж тэнглэхэ бол чи ойлгоогүй юм шиг байна. Хэрвээ чи цагдаад мэдэгдвэл би биш чи л шоронд орно. Чи түүнийг манай гэрт авчираад
алаад шатны доорх зойронд хийгээд өөрийнхөө гараар хадаж тагалсан шүү дээ. Тэндээс чиний л хурууныхээ олдно. Цагдаа нарыг манад ирсний дараа би чамайг сэжгэлж чиний хувцснаас Алисагийн утсыг олсон. Тэгээд хөрхи эмэгтэйг чамайг алсныг мэдээд чамтай ярилцахыг оролцсон ч чи над руу дайрсан учраас би амиа хамгаалахаас өөр аргагүй болж чамайг буудна. Цагдаа нарыг ирэхэд би шоконд орчихсон байж байна. Шатан доор Алисагийн цогцсыг тэдэнд үзүүлнэ. Тэгээд дараа нь би ганцаараа мөрөөдлийн байшинда хүүхдээ өсгөх болно. Эсвэл чи юу ч хэлэхгүй дуугүй байвал хинч юу ч олж мэдэхгүй. Хоёулаа хүүхэдтэйгээ цуг энэ герт нөгөө болцлоо биелүүлж амьдрсаар байх болно. Харин Алисад ямар нэг харамсалтай зүйл тохиолдож сургуу алга болсон. Магадгүй амиа эгүүтгсэн ч байж болно. Юу ч болсон байх хоёулаа хамтдаа үүнийг даван туулж ард нь гарах болно. Эсвэл би ганцаараа даван туулсан ч болно. Сонголт чиний гарт байна. Тэгээд юу гэмээр байна да хэмээн асуудаг. Киноны төгсгөлд Сера том гэжтэй тэр хоёр найз нөхөд танилуудынхаа нүдэн дээр тансаг орд харшид аз жаргалтай сайхан амьдарч байгаа мэт харагдагч Серагийн атганд орсон Джон яг л гүлэг шиг болсон байх бөгөөд Эмэд тэдэнд баяр хүргэж тулгарсан асуудал бэрхшээлийг та хоёр хамтдаа нэг гэр бүл шиг даван туулж энэ байшинг өөрсдийн гэр болгож чадсныг харахад таатай байна. Би та хоёрт энэ бэлгийг бэлгэлье гэсэн захиалгаж тэдэнд өнөөх зойрны түлхүүрийг явуулсан байдаг. Киноны талаарх зарим баримтуудыг дурдъя. Уг киноны зураг авалт киноны үйл явдал өрнөдөг Орегон мужийн Портленд хотод явагджээ. Анх энэхүү киног The Offer буюу болзолт санал хэмээн нэрлэх гэж байсан ч эцэстээ Зойрны хаалга хэмээн нэрлсэн байна. Киноны найруулагч Von Stein уг киног бүтээхдээ Америкийн суд зохиолч Эдгар Аллан Погоос эхлээд найруулагч Дэвид Финчерийн Gone Girl, найруулагч Альфред Хичкокийн Ребекка мөн Розмеригийн хүүхэд зэрэг кинонуудаас инспирэшн авсан хэмээн ярьж байжээ. Зойрны хаалга кино гарснаасаа хойш шүүмжлэгчдийн зүгээс маш муу үнэлгээг аваад байна. Ихэнх шүүмжлэгчид уг киног удаан сунжирсан уйтгартай үйл явдалтай, анхнаасаа юу болох нь ойлгомжтой, хэтэрхий энгийн үйл явдал бүхий зохиолтой, ямар ч гинтийн таамаглашгүй зүйл байхгүй, бүрийн хэмжээний уран сайхны кино гэхээсээ илүү телевизийн бүтээл шиг болсон. Шинэлэг содон зүйл үгүй, төгсгөл нь тийм ч сэтгэл ханамжтай биш хэмээн дүгнэж байгаа ба зөвхөн жүжигчдийн жүжиглэлт сайн байсныг л магтан сайшаачаа. Кино шүүмжийн алдарт rogerebert.com вебсайт уг кинонд 5 одноос 1.5 од өгсөн бол Rotten Tomatoes вебсайт 100-аас 20 оноо л өгсөн байна. Өнөөдөр та бүхэндээ Cellar Door хэмээх шинэ киног тавчлан өргөлээ. 7 хоногийн сүүлээр өөр нэгэн шинэ трейлер киног хүргэнэ. Энэ 7 хоногт бэлдсэн 2 кино маань хоёулаа 2024 оны шинэ кино гэдгээс гадна үйл явдал өгүүлэмжийн хувьд жижиг төстэй 2 кино байгаа. Биднийг дэмжин subscribe хийж, лайктарч, бичлэгүүдийг маань шеэрлэж, мөн комент үлдээж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Үнэхээр сайхан урмын үхтэй комментүүд бичсэн байсан. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.